Өөрөөр хэлэх юм бол эрэлт нь их байгаад нийлүүлэлт нь бага байл энд махны үнэснэ. Тэ? Махны үнэснэ. Нийлүүлэлт нь их байгаад эрэлт нь бага байл махны үн буу. Энэ ямар зохицуулга вэ гэдэг асуудал байхгүй юу? Миний хэлээд байгаа зүйл бол үн тариф гэхээс илүүтэй эрэлт нийлүүлэлтийн алдагдал үүсэж байна. Өөрөөр хэлбэл монополийн эсрэг газар буюу тэр бэлгүүн гэдэг нөхөр энэ байгууллагыг унтуулж байгаа. Энийг болох хэрэгтэй. Энэ байгууллага ажиллах ёстой. Одоо 36 байна уу 38 байна уу хүний тоонд ерөөс асуудал байдаггүй. Би жишээлбэл тэр байгууллагын дараагаар өөр ажиллаж байсан. Бид нар ковидын үед хоньны махыг 9800-аас хамгийн дээд түвшиндээ бид нар 12000 барьж ирсэн. Цул махыг. Үхрийн махыг бид нар 15500-аас нэг 17 орчим мянган төгрөгийн хооронд бид нар барьж ирсэн. Барьж болдог хөхгүй. Үнийг барьдаггүй бид нар. Эрэлт нийлүүлэлтийн зохицуултыг барьдаг. Өөрөөр хэлбэл нийлүүлэлтийн ихсгэх, эрэлтийн багасгах хэлбэр махны үн буулдаг хөхгүй. Тэгээ энэ газар бол ажиллаа хийхгүй байгаатай л холбоотой. Нэг буруу ойлголт байгаа. Мах үнд орсноор малчид орлоготой болж ирнэ гэж нэг талаас харчлахгүй. Яагаад тэгэхээр малчид өөрсдөө оруулж ирээд малаа худалдаалдаг процесс нь өөрөө Монголд айгүй бага. Тухайн газар орон нутаг тэр суман дээр байгаа малчин дээр хэн очиж малыг авдаг вэ гэхээр ченж очдог. Тэр ченж очиж аваад одоо юу гэдгийг нөөцлөөд тодорхой цаг хугацаанд нь гаргадаг хөхгүй. Та хэд маань нэг ийм судалгааг үзээрэй. Эмээлтээс өглөө болгоно аашаага хүчит шунхар зах руу орж иж байгаа. Ер нь бол манай хүчит шунхар зах бол манай нийт махны эргэлтийн 84-85%-ийг хангадаг хөхгүй дангаараа. Тэгэхээр хүчит шунхар руу орж иж байгаа, зах руу орж иж байгаа махны нийлүүлэлт багасаад эргэлт нь ихсэхээр тэнд асуудлууд үүсдэг хөхгүй. Тэр мах яагаад багасаад гэдэг вэ гэдэгтээ бид нар дүгнэлт хийж үзэж ирсэн. Тухайлбал бол юу гэдэг 10 машин өглөө эмээлтээс хүчит шунхар руу хөдлөхөд 4 машин орж ирээд 6 машин алга болчихдог хөхгүй. Тэр хаагуур явж нэхэр нөгөө махны үнийн зохицуултыг хийж байгаа хэсэг бүлэг бүтүүд хийж байгаа ажил. Тэр хизээ гарах үедээ тэд нар шийднэ. Энийг мэдэж зохицуулах ёстой газар монопол эсрэг газар. Монопол эсрэг. Монгол бол маш ойлгомжтой шүү дээ. Одоо 6 сарын 15 доороос хойш 20 доороос хойш бол нэг хүн одоо мах хаагаал бөө юм болоод те ингээд их юм байхгүй байхгүй. Намар болонгууд угаасаа махны үн тодорхой хэмжээнд буудаг. Одоо яг тэгэхээр бүх одоо махны нийлүүлэлт тэр үед ихсдэг гэсэн. Тэгвэл хизээ махны үн хамгийн ихсдэг вэ гэхээр нэмэгддэг вэ гэхээр хавар. Энийг бид нар нөөцийн мах гэдэг зүйлээр тодорхойлдог. Тэ? Тэгэхээр бид нар ийм л зохицуултын маш энгийн юмыг засгийн газар гэхээс илүүтэй тэр монопол эсрэг газар хийж явах хэрэгтэй. Энэ өөрөө хуулиар зөвшөөрлөгдсөн харилцаа байхгүй. Энийгээ тэр бэлгүүн гэдэг нөхөр хийхгүй байна. Өөрөөр хэлбэл стандарт хэмжүүлсэн газрыг унтуулж ирсэн. Одоо монопол эсрэг газрыг унтуулж байна. Энэ хүний хийж байгаа ажил. Тэгэхээр даргыг бид нэг хүнийг мөнгөний дарга байлгахын тулд ажил хийхгүй байгаа алтан тушаалтнуудад хариуцлага тооцохгүй байгаагийн горыг өнөөдөр засгийн газрыг огцруулах түвшинд хүртэл арчилсан намынхныг чуулганы үүдэн дээр мах өлгөх хүртэл хэмжээнд авчирч зоож шít. Энэ ерөөсөө ганцхан алтан тушаалтанд толгойд асуудал. Засгийн газар яагаад энийг олж ирэхгүй байгааг би ойлгохгүй. Энэ дор чанд гэдэг шатар сайдын харийн агентлаг өгөхгүй. Би байсан бол тэр нөхрийг аль эзэн чөлөөлсөн ба. Юу хотын дарга. Тэр нөхөр хамгийн түрүүн хариуцлага өгөх хэрэгтэй байхгүй. Гэтэл хаа байсан тийж явж байгаа нүүцийн махан дээр бүрдүүлэлттэй холбоотой асуудал төр хотын дараа огцорч байгаа шийдэ байгаа шүү дээ. Тэрийн эргэлт зохицуултын явтал явагдаад байна гэсэн үг тийм. Үйл нийлүүлж шүү дээ. Ерөөсөө эрэлт нийлүүлэлт асуудал. Өнөөдөр бид нар нийлүүлэлт их хэмжээтэй байх юм бол эрэлт нь бага байвал нэгэнт л илүүдэл үүсэж байгаа учраас тэр махны үнийг өнөөдөр байгаа 34-35 мянган төгрөг биш. 14-15 мянган төгрөг байсан ч нийлүүлэлт нь их байгаа бол ахаал буухал хэвээр байхгүй. Гэхдээ чинь хүнсний бараа бүтээгдэхүүн ялангуяа махны хувьд бол энэ ч нөгөө бид нар өвөл биш одоо 100 болцсон тийм нойтон махтай холбоотой харилцаа явж байгаа. Тэгэхээр тэрийг хөлдөөгөөд буцаагаад гаргаад ингэж энэ чинь өөрөө зардал. Тэгэхээр нойтон мах өглөө орж ирлээ хүнсний зах дээр хурдан зархыг боддог байхгүй. Гэтэл нөгөө талд орж иж байгаа махны чинь хин зохицуултыг хийгээд хөлдөөгөөд буцааж нийлүүлэх процессыг хийгээд байна. Тэгэхээр нөгөө томоохон зойртой бүлэг буюу ченжүүд гэдэг. Ерөөсөө л би өөрөө энэ дээр ажиллаж исэн учраас мэдээд байгаа байхгүй. Өглөө болгон эмээлтээс мах орж ирдэг. Мах нь хүчит шонхор руу орж ирдэг. Хүчит шонхор зах нь өөрөө Улаанбаатар хотын нийт махны эргэлтийн 85% дангаараа хангадаг. Тэгэхээр энэ маш ойлгомжтой. Тэр монопол эсрэг газар өглөө хяналт тэгээд цагдаагийн байгууллагатай хяналтаа хийгээд хідэн мах эмээлтээс нийлүүлэгдэж байна. Тоог нь аваад хідэн замаасаа алгуулж чинь тоог нь аваад тэр хаашаа явж гин гэдэг барилын тогтоогоод тэр нийлүүлэлтэнд гарчих юм бол өнөөдөр махны үнэтэй холбоотой асуудал ингээл дуусаа. Тэрнээс хойш энэ дээр яг нэг ихэд малчд орж ирээд
үнийн асуудалд орж ирээд малчид амар мөнгөчөд байгаа юм. Юурөөсөө байхгүй. Хамгийн харамсалтай. Махны үнэ гэдэг малчид мөнгөтэй болж байл нэг талаа сайн шүү дээ. Тэ. Шинэ одоо хувь хүний орлогын албан дотрын хууль дээр одоо байр суурь хэлэх юм. Тодорхой хэмжээний хязгаарууд байх ёстой. Өөрөөр хэлэх юм бол шууд бүгднгийн 1% одоо болгоё гэдэг асуудал бол байж болохгүй асуудал. Нэг талаа. Зөрүүг нь хэмжүүлэх үү? Орон нутгийн татварыг бүрдүүлж байгаа одоо бараг 70% хүн амын орлогын албан татвар бүрдүүлдэг. Тэгэхээр бид нар эдийн засгийн эргэлтийг маш сайн тооцох хэрэгтэй. Хүн амын орлогын татварыг 1% болгохтой холбоотой харилцаан дээр тодорхой хүрээнд нь бол би санал ихтэй байна. Тийм ч учраас би жишээлбэл Баярмаа гишүүний гаргасан санаачлалтаар анх нь бол би гаргаж зурсан. Гишүүдийн нэг 30 гишүүнийх нь би. Өнөөдөр яг хөдөө орон нутгад яаж байгаа вэ гэхээр нэг ойдлчин дэлгүүр авч ажиллуулад тухайн одоо ойдлоо хийгээд худалдаалж байгаа процесс бүс даваагаа урдаас оруулж ирж байгаа худалдаалж байгаа процесс дээр 1% залсхийн тулд нөхрийнхөө нэр дээр, удынхаа нэр дээр, охиныхоо нэр дээр, хүүгийнхаа нэр дээр бүх тэр бүртгэлүүдийг тус тусад нь хийдэг хөөх. Энэ яаж байгаа? Энэ зүгээр л хүн амын орлогын талбар дотроос 10% байхгүй тулд хийж байгаа харилцаа хөхгүй. Тэр иргэнийг буруутгах харилцаа ерөөсөө биш. Яг тэгвэл хууль нь тийм. Хуулиараа л дагчин тэр хүн ерөөсөө хууль зөрчөөг. Гэхдээ тэнд байгаа иргэд өөрсдөө орлогожих процессыг төр хийх ёстой. Нэг. Хоёрдугаар хэрвээ инфляцаад байгаа тодорхой хэмжээний одоо цалин мөнгө гэдэг юм уу шийдэж чадахгүй л байгаа бол нөгөө талд нь авах хэмжээ татварыг тодорхой хэмжээнд багасгах процесс. Өөр ямар ч ухаан дэлхийн дахинд хийгддэг процесс нь өөр юм. Тэ? Тэгэхээр бид нар жишээлбэл нөөт хийдэг юм уу эсвэл гайлын татвар гэдэг юм. Юу гэдэг ингээд маш олон харилцаан дээр улсын хурлаар хуулиуд орж иж байгаа шүү дээ. Гэхдээ тэгээд гурилын үнийг доктортой барихын тулд үнийн өсөхгүй тулд баруун аймагуудын импортоор орж иж байгаа гурилны гайлын татварыг тэлсэн тогтол улсын хурл 2 удаа жил дараалал батлуулсан шүү дээ. Энд чинь тэнд иргэдийн амьдрал амжиргааг дордуулахгүй тулд төрөөс хийж байгаа арга хэмжээ байна. Гайлын татвар нь тэглэхгүйгээр орж ирэх юм бол тэрнээс илүү үнэтэй. Гэтэл нөгөө цалингийн нэмэгдэл байхгүй. Тэ? Тэтгэврийн нэмэгдэл байхгүй. Харилцаа чинь тэнд яваад байгаа. Тэгэхээр нөгөө талд бид нар ард иргэдийн амжиргааг тодорхой түвшинд нь байх ёстой. Нин ядуу болон ядуу түвшин рүү шилжүүлэх процесс төр бодлогоор алдаа гаргаж ерөөсө болохгүй. Аль болох дээшлүүлэх бодлогыг л бид нар барих ёстой. Тэгэхээр ард түмэн амжиргаа ямар байна? Инфляц ямар байна? Инфляцтай холбоотой Монгол банкны бодлогын хүч нь хэдий түвшинд байгаа. Энийгээ дагаад арилжааны банкнуудын зээлийн түвшин чийд байгаа. Зээлийн хүү өндөрсөх түвшин дээр эргээд тэр бүх үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд чинь зээл авч байгаа учраас зээлийн хүүг дагаад бараа бүтээгдэхүүний үн өсч идэг. Энэ цирклийг маш сайн харах хэрэгтэй. Энийг тооцож чаддаг хүмүүс өнөөдөр энэ төрийн бодлогыг зохицуулж байгаа л үүрэгтэй байхгүй. Зарим гишүүд одоо энэ ч одоо цөөх хийч хөрөнгөцсөн цөөнхийн эрх ашиг бас хамгаалсан хууль юм шүү гэдэг байр суурийг илэрхийлж байна. Тийм учраас тэр нь өөрөө нөгөө тодорхой хязгаараад байхгүй. Одоо жишээлбэл ажлын хэсгээс оруулж ирсэн 2 сая хүртэлх цалинтай иргэд гэдгийг та юу гэж ярьж байна? Гэхдээ тэрийг бол би одоо засгийн газраас орж ирсэн хувилбартай хоорондоо ажлын хэсэг хоорондоо яриад тодорхой хэмжээний зохицуултууд хийгээ явж байгаа болов уу гэж би ойлгосон. Тий. Тэгээ хоорондоо зохицоод явах нь сайн мэдээж аль төвшөндөө арт түмэл очиж байвал тэр засгийн газрын өргөн барина уу, гишүүд өргөн барина уу тэр ерөөсөө чухал асуудал биш. За баярлалаа. За би ч өрөөрөө авах гэж бодож